өнөөдөр хүртэл хэвлэл мэдээллийн байгууллагын загварын одоо уламжлалт загвар буюу зар сурталчилгааны орлого л нэлээд дийлэх хувийг эзэлсээр байгаа тийм. Гэтэл түрүүний Тунгагийн танилцуулсан дээр Метагийн Ad Library гэдэг нөгөө тайлангийн та бүхэн харж байсан баг тийм. 2020 оны 8 дугаар сараас хойш өдийг хүртэл 56,000 гаруй төлбөртэй сурталчилгааг Facebook буст хийгээд нийтдээ 2.2 сая доллар буюу 7.8 тэрбум төгрөгийг Мета руу бид нар өгсөн байна Монгол улсаас. За иймэрхүү тоо байж байгаа. Гэтэл нөгөө талаас хэвлэл мэдээллийн байгууллагуудад түрүүний нөгөө Дуягийн эхний одоо гоё. За Дуягийн эхний хэлхийдээр гарч ирсэн. Дэлхийд даяар нийт хөрөнгө оруулалтын 0.3%-ийг хэвлэл мэдээлэл рүү зарцуулж байдаг тийм. Гэх мэтчлэн одоо ийм зөрүүтэй ийм тоо ийм нөхцөл байдлыг тоогоор илэрхийлэхэд бол ингэж харагдаж байна. За тэгэхээр зочдоосоо шууд ихний асуултаа асуугаад явъя гэж бодож байна. Хамгийн ихний асуулт маань нийт дунд нь түрүүний яг ярьсан энэ өдөржингөө ярьсан бодлогын парент төчиг одоо дараагийн хүн орж ирэхэд уламжлал алдагдахгүй байх гэх мэтчлэн одоо энэ стандартыг яаж хангадаг вэ гэдгийг та бүхнээс асууж үзмээр байна. Танаа байгууллага дээр, танаа танхим дээр, холбоон дээр хэвлэлтэй харилцах тийм харилцааг зохицуулсан бодлогын баримт төчиг байдгүй. За амар цахилаас баярлалаа. Та бүхэнд юуны өмнө нөгөө ирж байгаа баярын үндэсний сэтгүүл зүйн үүсгэн байгуулагчны 113 жилийн баяр хүргэе. За тэгээд энэ танхимд одоо 90% нэмэгтэйчүүдийн бас эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдрийн баярыг бас давхар хүргэе. Давхар баяр болох нь байна. Одоо эн чинь юм зориуд юм баярын өмнө цуглуулж юм юу хийгээд байгаа юм те нөгөө уулзах боломж олгож өгч байгаа юм тийм. Тэгээд цаг үе таарсан гоё арга хэмжээ байна. Тэгээд өрсөнд их баярлалаа. Юуны тэгээд асуултын зорилго нь угаасаа нөгөө байхгүй болохоор ийм юмтай болоорой л гэж л одоо яаж байгаа юм болоотаа л гэж би бол ойлгож штэ. Манайх бол яг хуу зүгээр яг байгууллагын үед анх нөгөө нэг би чинь 20 оны ихээр яг ковид өнгөж эхэлж байхдаа ажилд орсон. Тэгээд нөгөө бас юм харьцангуй нийгэмд ийм юу ойлголт байсан. Банкны холбоо гэхээр л нэг юм одоо нэг л амар лоббины газар ингээл нэг л амар их мэдлэлтэй мөнгөтэй одоо яадаг чинь түр ордон дээгүүр л одоо ингээл лобби хийгээд явж идэг юм газар юм гэсэн нэг юм одоо ойлголт ерөнхийдөө иргэдэд тунд өссөн. Тэгээд тэрийг бас манай сэтгүүлчдэд ч гэсэн ерөнхийдөө тийм ойлголт байх шүү гэсэн. Тэгээд бидний зүгээс бол ер нь л одоо нэгэнт одоо төр засагтай ажиллахад бол энэ олон нийт маань зөв ойлголттой, сэтгүүлчд маань зөв ойлголттой тэр нэг асуудал. Ийм байх тохиолдолд бол ийм одоо хамгийн чухал хэрэгсэл маань ер нь бол одоо хэвлэл мэдээллийнхэнтэйгээ сэтгүүлчдтэйгээ чадваржуулах, олон нийтийгээ санхүүгийн боловсрол олгох чиглэлд ажиллая гэдэг ингээд ер нь бол одоо хамгийн анхаарч ажилласан одоо хэсэг маань бол одоо хэвлэл мэдээлэлтэй ажиллах. Тэгээд нөгөө олон нийтэд байх. Тэгэхээр одоо бидний зүгээс бол одоо ярилцлага тодруулга авъя гэдэг ер нь татгалцсан сэтгүүлчд бараг байхгүй бах. Энд байвал уучлаарай. Тийм маш үнэхээр боломжгүй байсан болол тэгсэн байгаа бах. Тийм тэрнээс шүүл бол нөгөө манай дээр одоо би боломжгүй байд юм одоо эсвэл тодорхой асуудлыг яг мэддэг хүн нь байх юм бол бид нэр тэр мэрэгжлийнхаа зүйлийн яг тэр асуудлыг хариуцдаг хүмүүсийг олж ирээд бид нар хэвлэлд яриа өгөх, тодруулах бүх талаараа ингээд нээлттэй ажиллая. Бид нар макро бодлого дээр юу болоод байгаа, банкны салбарын бодлого дээр юу одоо ямархуу асуудлууд байгаа, ямархуу дэвшил байгаа гэдгээ бол эдийн засгийнхаа сэтгүүлчдийн клубын байнга хамтарч ажиллаж, хагасжилт уулзаж одоо яриа танилцуулах хийхтэй иймэрхүү ажлууд зохион байгуулад ингээд одоо гол бодлого нь одоо нээлттэй байх сэтгүүлчдтэйгээ ойрхон хамтарч ажиллах тийм нэг хаалттай нэг юм харанхуу нэг юу ч нэг юм байгаа юм шиг нэг тийм ойлголтоос салах ямар хүмүүс байгаа юм чи юу байдгийг банк санхүүгийн салбар ямар байдгийг ямар хүмүүс ажилтгийг тийм ингээд захирлууд нь гэж ямар хүмүүс байдгийг ингээд одоо эхнээс нь авчраад уулзуулаад тийм ингээд иймэрхүү л бодлогыг баримтласандаа яг бичиг баримтуул байхгүй. Нээлттэй байх бодлогыг баримтласнаар та бүхнийг лобби байгууллага гэж үздэг хувь буурсан уу өссөн үү тэрийг хэмжсэн үү? Тэрийг бол хэмжээгүй. Гэхдээ нөгөө нэг одоо
лобби гэдэг үг яг юм одоо жоох сөрөг өнцгөрч гэдэг юм хараад л байх шиг байна. Тэрнээс ууг нь бол бид нар ч яг л одоо сэтгүүлчтэйгээ хамтраад ард иргэдтэйгээ хамтраад лоббигоо хийх гэдэг шүү дээ. Тийм одоо ийм юм болохгүй байгаа юм чи энийгээ өөрчлөе, сайжруулъя те. Санхүүгийн бодлого дээр ийм юм хэрэгтэй байна гэдэг энийг л явуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр бас хэмжигдэхгүй байна. Смарт болж чаддаг байгаа юм тий. За баярлалаа. За Лавжаа өөр хэлэгч хариулж өгөөч. Танаа байгууллага танхим дээр ялангуяа тий. За баярлалаа энэ өдрийн халуун мэндийг хүргэе. Манай танхим маань өөр олон нийтийн бас байгууллага. Бас өөр бизнесийн тодорхой үүрэг бариалтай. Тэгээ энэний гол асуудал бол хэр зэрэг нээлттэй мэдээлэлтэй явахс бүх юм шалтгаална. Тэгээд байдаг болов гэж бодож байна. Тэгээд нэгдүгürt бол яг би өөрөө бол яг хувийн хувьд бол ялангуяа хэвлэл мэдээлэл та нарын буянгаар одоо нийгэмд өөрийнхөө үзэл санаа бодлого юугаа дамжуулахад бол дандаа хэвлэл мэдээллийн сувгууд асар их үүрэгтэй байсан. Ялангуяа 2005-6 онд иргэний нийгмүүд байгуулж явах үеийн тухайд бол парламент нэг цөөнх байхгүй болсон. Дандаа нэг хамтарсан засгийн газрын үед ард түмний дуу очихгүй байсан. Тэр үед бол манай хэвлэл мэдээлэл бол манай иргэний нийгмийг бол бий болгосон. Одоо хувь хүмүүс ч байгаа тухайн нийгмүүдийг яг түүнтэй адилхан танхим маань бас өөрийнхөө 65 жилийн хугацаанд бол бас энэ хэвлэл мэдээллийн анхны шамд бизнес таймс сонингоо гаргаж ирсэн. Одоо тэгээд тэрийг дагаад бас энэ тухайн үед бидэн суралцаж явж ирсэн нийгмийн бүхэл юмд суралцсан. Тэгэхээр саяын бодлогын бичиг бол байдаг. Гэхдээ сая би харж GTI-гийн ялангуяа сая GoGo CGM-ийн тэр стандартуудыг бол би бас маш хурдан хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Яг тэгвэл тэгжээж бид нэр энэ танхимаар дамжин гарч байгаа мэдээлэл юу яг ямар байхаа гэдэг стандарт байдаг. Тэгээд тэрийг бол над их таалагдж байна. Баярлалаа. Харин та зургийн дараа суугаад байсан харсан. Тэгээ. За. Адгэрэл дарга явд. Нэг бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За асуултанд хариулахаас өмнө би нэг сонирхолтой юм ярьж байгаа. Саяхан би нэг ChatGPT-гээр асуухгүй юу? Мама наашрыг хэн зохиосон бэ? Мама наашрын хөгжмийн зохиолч нь хэн бэ манайхаа? Лувсан Шарав. Чи манай ChatGPT мөр дэрж гэж хариулдаг байхгүй юу? Тэгээд тэрийг их сурвалжинд юу вэ гэсэн чинь өөдөөс уучлаарай би буруу хариулсан байна гэл дахиад Лувсан Шарав гэж гараад ирдэг байхгүй юу? Тэг яг би өөрөө сэтгүүлч байсан хүн. Тэгээд юуг үнцэнтэй гэж үздэг вэ гэхээр бидний энэ цахим ертөнц золын хэвлэмэл байгаа энэ талбарт яг үг үсгээрээ тамгалаж үлдээсэн их сурвалжтай, бодиттой, факттай тэр тэнцвэртэй мэдээлэл одоо энэ AI ертөнцөдөө AI хөгжиж байгаа энэ ертөнцийн хамгийн одоо үндсэн их сурвалжинд болж байгаа учраас та бүхний үзгээрээс хийлж байгаа тэр тоо, тэр дүгнэлт, тэр харьцуулалт, анализ энэ бүгд чинь ирээдүйн энэ технологийн хурдтай нийгэмд асар том юм гавья болж байгаа юм байна шүү. Тэгэхээр та бүхэнд яг энэ тал дээр би бүр баярлалаа гэж хэлмээр санагдаж байна. Та бүхэн өөрөө өөрсдөө бас баярлалаа гэж хэлээрэй тий. За Апог хувьцаат компанийн хувьд одоо хөрөнгөний бирж дээр 30 гаруй мянган хувьцаа эзэмшигчтэй. Тэгээд олон хувьцаа эзэмшигчтэй, олон талын ханган нийлүүлэгч, хамтран ажиллагч, одоо харилцагч, мөн гадаадын партнершип үүсгэсэн хамтрагч нар улдаан аж үйлдвэрийн танхим гээд юу гэдгийг доктортой санхүүжилтийн холбоо, төр засгийн байгууллага гэд маш олон оролцогч талыг хамруулсан үйл ажиллагаа явуулдаг. Дээрээс нь хамгийн чухал нь хэрэглэгч байгаа. За энэ бүх оролцогч талуудын нэг хэсэг нь яг аргагүй хэвлэл мэдээллийн байгууллагууд байдаг. Тийм учраас оролцогч талуудын хамтын ажиллагааны бодлого гэж байгаа нээлттэй компани гэдэг утгаараа вебсайт дээр байршуулад явж идэг. За энэ дагуу бид нар одоо хэвлэл мэдээллийн байгууллагатай яг яаж харьцах юм бэ? Гомдлын үед ямар арга хэмжээ авах юм бэ? Хямралын үед яг хин spokesperson болж хэн аль биесны хэвлэлийн мэдээлэл байр суурь илэрхийлэх юм бэ? Үүнээс дагуу хэрэглэгчийн санал хүсэлтийг яаж ямар процессор авах юм бэ гэх мэтчлээ бүх зүйлийг ингээд тодорхой болгочихсон. Засаглалынхаа хувьд одоо эрүүл тогтолцоог бий болгохын төлөө зорддог. Бас ер нь яг удирдлагуудын одоо ёс зүй, менежментийн арга барил гэх мэтчлэн олон талын шалтгаанаар энэ бодлогын баримт бичиг болон хэрэгжилтээр хийх нь тийм анхаардаг. Тийм. Үргэлжлүүлээд адгэрлээс асууж хэвлэл мэдээлэлтэй хамтын ажиллагаанаас ямар үр дүн хүлээдэг вэ? Сайн жишээ байна уу? Одоо ийм хэвлэлтэй, ийм агуулгаар ингэж хамтарсан чинь ийм санаанд оронгүй үр дүн гарсан ч юм уу гэдэг. Сая Баярмагш дөрөв ярианд хэлжсэн шүү дээ. Хэвлэл мэдээллийн байгууллага медиа гэдэгтээ яг хин нэг хамруулад байгаа юм бэ? Яг тусдаа редакц бүхий сэтгүүл зүйн салбараар үйл ажиллагаа явуулдаг тий. Тэр хэвлэл мэдээллийн компаниудыг хамруулж гинөө.
аль эсвэл нөгөө активистүүд, нөлөөлөгчд те магадгүй продакшнтай зэрэг үйл ажиллагаа явуулдаг телевизүүдийг хамруулж яах гэх мэтчлэн те. За яг хэвлэл мэдээллийн байгууллагаас ямар үр дүн хүлээдэг вэ гэхээр миний хариуцдаг хэсэг маань corporate marketing, corporate communication гэх юм уу? Брэнд маркетингаас ялгаатай. Зар сурталчилгаа гэхээсээ илүү дулам хорлоо захирлаас төрүүд үржсэн social license to operate гэж яриад байгаа. Энэ үйл ажиллагаа явуулах нийгмийн зөвшөөрөл буюу олон нийт энэ олон жил ямар perception гэж бас хэлээд байгаа. Ойлголт мэдээллийг авсан байна вэ гэдгийг хэмжилт явуулаад судалгаа явуулдаг компаниуд Монголд хэд байгаа. За тэгэнгүүт Апу компани гэж би айгүй тийм практикл ярих гэж бодож байна. Апу компани гэж одоо энэ Апу гэдэг 3 үсгийг та бүхэн маань юу гэж ойлгодог вэ? Гэл хэлж байгаа байхгүй юу. Тэгээ тэрийг одоо бид нар олон жил экспортлох гол үзэж байна. Тэгэл 16 онд Absolute Pure Unique гэж шинэ үзэл санаагаа шинжилээ л дээ. За одоо бүгдээрээ дэлхийн зах зээлд гарыг гэл ингээл байршуулах гал бас ингээл үзэл явуулгаа юм байна л та. Гэх мэтчлэн ингээл үзэл санааны хувьд ойлголтын хувьд ямар өөрчлөлт гарч ийн вэ гэдгийг хэмжээд тухайн залруулагдаагүй байгаа тэр үзэл санаан дээр одоо бид нар ажиллах хэрэгтэй байна гэдэг ч юм уу. Тухайн жил бүр ингээд зорилгоо тодорхойлоод явдаг. Тэгэхээр тэр утгаараа яг л органик үр дүн хүсдэг. Сая go-go-ийн ажил суурь эрхлэгч хэлж штэ. Бүүстэд хамаг мөнгөө зараад байна гэд бид нар ч яг үнэндээ тэр 7.1 тэрбумын ч бас 10% бүрдүүлэл явж байгаа. Aleph гээд Meta-гийн Монгол дахь албан ёсны компанитай хамтраад ажиллаж байгаа. Давуу тал нь бол тайлангаа айгуугаа өгчдөг те. Төлбөр тооцооны хувьд төвөггүйгээр шилжүүлждэг гэх мэтчлэн. Гэхдээ яг өөрөө сэтгүүлч хүний хувьд дээрэс нь энэ талбар дээр болж байгаа үйл явдлуудыг хараад явахын хувьд тэр үнцэнд Монголдо үлдэх ёстой юу гэвэл ёстой. Тэрэн дээр бол зарчмын хувьд бүр хамгийн түрүүнд номер 1 гараа өргөнө. Гол асуудал нь тэр органик одоо энэ боловсруулалт те тухайн сэдв буюу эсвэл тухайн агуулгыг жишээлбэл бид нарыг хүрхийг хүсдэг өнцөг юу байдаг вэ гэхээр Монголд нөгөө үйлдвэрлэгч рүүгээ эсвэл бизнес эрхлэгч рүүгээ эсвэл 3 хэсэгтэй том компаниуд руугаа хэдэн 10 жилээр сүүлийн бараг 20 жилдээ ингээд үзэл сурталчилгын ухуулга хийсээр байгаад тодорхой хэмжээнд ойлголтын зөрүү ингээ үүссэн. Гэтэл монголчууд өөрөө өөрсдөө үйлдвэрлэж байгаагийн ач холбогдол нь юу юм? Би түрүү хэлсэнтэй энэ асар олон газар тариалан эрхлэгч нар 2-3 мянган ажилтнууд энэ яг ингээд нийлүүлэлтийн гинжин хэлхээнийхээ дийлэн хэсэгт Монголд нь үр өгөөж өгöd байгаа. Тэр үзэл санааг одоо ерөөсөө ойлгуулахыг хүсдэг л дээ. Тэгэнгүүт органикаар тэр үзэл санааг судлаж, ойлгож, факттайгаар эсвэл олон улсад энэ үндэсний компаниудаа ингэж хамгаалт юм шүү дээ. Солонгосчууд тэр Hyundai барилга компани энэ тэнд тий Аз, Европод тендер аваад явж байхад нь бүгдээрээ ингээл уухайлал дэмжиж солонгос ус босч ирсэн юм биш. Америк тэр хуурай хуулийнхаа үед үндэснийхээ согтууруулах хундааны одоо төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчтэй дэмжиж тэр хуурай хуульч буруу юм байна. Энэ одоо ийм хууль байснараа хар тамхи нь өөрөө дэлгэрх юм байна гэдгийг ингээд ойлгочоод тэрийг шинжилгээ ухааны түвшинд судалчаад тэгээд бүх нийтээрээ ингээд одоо ойлголтын зөрүүгөө юу чухал вэ гэдгийг ялгадаг тийм болчт юм байна. Тэгэхээр хэвлэл мэдээллийн байгууллагыг би яг ийм эрүүл сэтгүүл зүй баримттай тий улс хууртай сэтгүүл зүй хөгжүүлж байгаа тийм редакцуудтай хамтрахыг хүсдэг. Тэр хэмжээгээрээ бүүстээр биш тэр органик судалгаа, хүртээмж, тэгээд тэр нэг хийцлийн нэг сонирхолтой өөр төрлүүд тий тэр бүтээлч байдал гэдэг ч юм уу. Тийм зүйлүүдийг тийм үр дүн хүсдэг. Мэдээж олон давтамжтай байх хэрэгтэй, харилцаа илүү хамтын ажиллагааны зарчим суурилах хэрэгтэй, үзэл санааны хувьд нэг байх хэрэгтэй. Одоо бид захиалагч гэдэг юм уу те яг үнэндээ бизнесийн захиалагч биш байхгүй. Бид нар хамтрагч байхгүй. Яг ийм нэг тийм яг ижил тэнцүү байр сууриас ийм үр ашигтай хамтын ажиллагаа үүсгэж тэгж зорилттой хүрэхийг одоо хүсдэг. Тэгснээс богино хугацааны лайк нь явахгүй байна да тий. Хэдэн хүн үзсэн байж гэдэг юм уу те тэрийг нэг тоолоод байх нь учир дутагдaltaй гэж үздэг. Баярлалаа. Тэгэхээр лавж өөр хэлэгчээс үргэлжлүүлээ асуучих. Топ 100 аж ахуйн нэгж гэж гардаг тий. Дотоодын нийт бүтээгдэхүүний 70 орчим хувийг анхаарал бүрдүүлж байгаа. Эдгээр байгууллагууд одоо сүүлийн үед бонзын тайлангаа гаргадаг ч юм уу те нөгөө нийгмийн хариуцлага гэж их ярьдаг болсон шүү дээ. Тэгэхээр тэр хэмжээнд магадгүй тайлангийн нэгтгэл гардаг уу? Ямар хэмжээний хөрөнгийг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулсан. Тэндээс хэдийн хувь нь хэвлэл мэдээлэлтэй хамтрах ажиллагаанд оролцсон буюу цаашаа зарцуулагдсан бэ гэдэг тооцоо байдаг болов. Та энэ талаар ер нь ямар байр суурьтай байдаг вэ? За баярлалаа. Энэ өмнөөс би өөрөө бас хэвлэл мэдээлэл түрүүн өглөө бас нэлээд нэр яригдсан байна. Ер нь бол мэдээлэл авах, дамжуулах, хадгалах бол энэ иргэний эрх юм байна. Иргэний онцгой эрх.
Тэгээд энэ эрхэн дээр л одоо хэвлэл мэдээллийн байгууллага маань ажиллаж байгаа гэж ойлгож байна. Яг нэг тэр олон нийт биш энэ иргэний онцгой эрх шүү. Айлчиг улсад бол яг энэ талаасаа бол үндсэн хуулинд хийж өгсөн байдаг. Нөгөө талаасаа бол энэ иргэний энэ гурван гол эрхийг дамжуулах сувгуудыг одоо чинь Польшоос авахуулаад зүүн Европ улсад ихэнх нь үндсэн хуулиндаас хамгаалсан байгаа. Чинь олон нийтийн мэдээлэл радио телевиз бол чинь Польш улсад бол үндсэн хуулийн байгууллага болж явдаг. Энэ яг хүний эрхийг хамгаалж байгаа. Тэгээ үндсэн хуулиндаас нарийн юм хийж өгсөн нь бол чинь энэ эрхийг эдэлж явах тохиолдолд энэ ажиллаж байгаа тохиолдолд редакцийн эрх рүү хэвлэл мэдээллийн байгууллагын эзэн орохыг бүр үндсэн хуулиараа хориглосон байдаг. Редакцийн бас онцгой эрх рүү. Гэх мэтчлэн энэ үндсэн хуулиас ихтэй иргэний онцгой эрхэн дээр бид нар бас байгаа гэж ойлгож байгаа. Тэгээ нэг талаас. Сая бол бондтой холбоотой асуудал тавьж байгаа ESG. Ер нь орчин үеийн компаниуд манайдсан компаниуд энийг маш сайн хэрэгжилж байгаа. Хэрвээ бонц гэсэн энэ стандартыг авч чадахгүй бол шууд одоо 2027 оноос эхлээд Европоос ямар нэгэн зээл байхгүй шүү дээ. Одоо тэд нар бол бүгд аль биесээр зарлагдсан байгаа. 2027 оноос эхлээд зөвхөн бонц ESG-ийн стандартыг компаниудтай харьцсан. Дэлхийн стандарт нь өөрөө тийм болсон байхгүй. Гэхдээ манай компаниуд бол бас ийшээ маш их ажиллаж байгаа. Тэгээ манай танхим бас энийг бас сурчлах таниулах ажлаар нэлээд хийгдэж байна. Ялангуяа тэр олон улсынхаа байгууллагатай. Нөгөө талаас бол бонзын стандарт авснараа энэ бол ерөнхий ойрын 3 жилдээ тэгээ ойрын 10 жилдээ байгаль орчин нийгэм эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ гэж байгааг хэдийгээр үн нэмэхэд оролцохгүй боловч ойрын 10 жилийн тэр ерөнхий доктортой байдлын хөгжлийнхөө гарцыг авснараа тэр компани л өөрөө хожиж байгаа. Жишээ нь одоо манайд Базалт гэдэг одоо бид нар бүгд мэдж байгаа. Базалт бол бас бонцтой. Тэгээд амжуулаад ясио хоёрыг хэдөө буулгах вэ гэдгээр тэгээд явдаг. Одоо шинэ Монос бол бас авсан байгаа. Би яг нэг бонцын жишээгээр амжилтанд хүрж байгаа компаниудаас хэлж байгаа CEO авсан байна. Манай банкнууд байгаа. Тэ голомтоо Кам банк гэдэг. Тэгээ энэ бол бид дэлхийн хэлрүүл нэг стандарт руу орж байгаа нэг гол зэмсэг юм байгаамаа. Энэ зэмсгийг бүгдээрээ ашиглаж чадах юм бол сайн. Гэхдээ ашиглахгүй гэсэн ч өөрөө ашиглагаас өөр гарцгаан 27 оноос эхлээд хэрэгжиж явчихна. Тийм байгаа. Нөгөө талаас бол бонзын ялангуяа ESG-ийн стандарт авснараа бол буцаагаад хувьцаа нь бол ажилгүйс өсөж байгаа. Тэ. Одоо тухайн компаниудын одоо нээлттэй компаниуд бол энийг гэх мэт тэгээд давуу талууд бол их байгаа. Тэ. Сул тал нь их бага юм байл шүү. За. Миний асуулт нь энэ сайн жишээгээ бомжийн тайланда магадгүй нийгмийн төлөө хийсэн үйл одоо хэргийнхаа хэдэн хувь нь хэвлэлтэй хамтарсан бэ гэдэг тийм тусгаалсан мэдээлэл танаа дээр нэгтгэгддэг үү? Нарийн мэдээлэл уг нь миний утсан дээр байна л да. Гэхдээ яг хэвлэлт хэдэн өв гэсэн бол би тоо хараагүй. Яг засаглалын хувьд, нийгмийн хувьд, нийгмийн хариуцлагын хувьд гээд тодорхой тоонууд бол байгаа. Тэрийг бол таад маань авахд нээлттэй байгаа шүү. Ялангуяа энэ бонзын талаар бол манай зөвлөх саран даваа бол их мэрэгсэн. Манай топ 100 компани 15-д нь зөвлөгөө өгсөн. Өнөөдөр ч бас тэр стандартыг манайд 21 бас сууж байгаа. Жишээ нь одоо сүүлд бол хүний эрхийн комиссант бид нар хамтарсан сургалт хийсэн. Тэгээ хүний эрхийн элч төлөөлөгч гэж 21-ийг бас бэлдсэн. Яг гэвэл бизнесийн ертөнц өөрөө хүний эрхтэй маш холбоотой байдаг. Тэгээ тэр талаас бол бас бид нар хамтарсан сургалтууд явагдаж байгаа шүү. За баярлалаа. Танхим дээр саран даваа гэж хүнтэй уулзаж болж мэдээлэл авч болох нэр нэ. За амар захирлаас асууя. Банкны салбар хэмжээгтэй мэдээлэлд ялангуяа бүр банк дампууруулах хэмжээнд хүртэл хүрсэн олон улсын жишээ яригддаг. Банкуд нийлээд олон нийтийн одоо мэдээллийн боловсролд зориулж тухайлбал одоо захин зайлангаас сэргийлэхийн тулд ч юм уу те ямар нэгэн юм зорилгоор банкуд нийлээд юу хийж ийн вэ? Энэ талаар ярьж өгөөч. Тэгэхээр нөгөө одоо банкуудыг юу л гэж харддаг хальтаа нөгөө яг ер нь манай сэтгүүлчдүүд нөгөө реклам барьшуулдаг л газар л гэж харддаг баг. Тэгээ бид нар чинь нөгөө яагаад тэгэхээр банкуудын нөгөө олон нийттэй харилцах хэсгийг нь бол ерөнхийдөө манайх илүү холбоо нь илүү авч явж байгаа. Яг энэ одоо нөгөө нэг хэрэглэгчдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх гэдэг чинь ерөөсөө ийм нийгмийн одоо бас хамгийн чухал суур юмнуудын нэг юм билээ. Ягаад тэгэхээр нөгөө хүн одоо хэдийгээр инженер байж болно, эмч байж болно. Гэхдээ ингээд амьдрал дээр гарахаараа бол яалтчгүй л одоо нөгөө санхүүтэй холбогддог. Тэрийг нь манад ерөөсөө 10 жилийн боловсролтод ч үгдгүү олон
ингээд үе дамжаад ингээд мөнгөтэй харьцаад үтцсэн нийгэм биш байхгүй манайх чинь. Манайх ч ерөөсөө ийм саяхан 60-аад оноос хотожсон хуримтлал нь одоо жишээ нь мал байсан тий зарж борлуулах тэрийг нэг зарж борлуулад нэг бага зэрэг хэрэглээнд хэрэгэлдэг. Тэрнээс яг ийм мөнгөтэй харьцаж сураагүй юм нийгэм. Тэгэхээр нөгөө манай эцэг их сураагүй учраас үр хөвгтдээ тэрийг өвлүүлж чадаагүй. Тэгээ нөгөө албан ёсны боловсролт нь ч байхгүй, өрх гэрийн боловсролт нь ч байхгүй. Тэгэхээр ингээд ийм нийгэмдэр ийм санхүүгийн боловсрол, өрхийн боловсролын санхүүгийн боловсролын дутагдaltaй, маш гүнзгий дутагдaltaй. Ийм нөхцөл байдал байдаг учраас бид нэр одоо энэ дундаас хамтарч мөнгө цуглуулад ийм санхүүгийн боловсролын аянуудыг зохион байгуулдаг. Одоо 10 жил явж байгаа дэлхийн хуримтлалын өдөр гэж аян байна. Тэрүүгээр бол одоо 10 жилийн хүүхдүүдэд манай банкны ажилтнууд очиод хичээл заадаг. Энэ бүтээгдэхүүнүүд нь юу юм, карт яадгийн, ATM ажилуулахад яах вэ, зээл аавна гэдэг нь юу юм, одоо ингээд ийм энгийн юмнууд зааж өгдөг, одоо өрхийн дэвтэр хөтлөх, зарлага орлогоо яаж бүртгэх хүч гэдэг юм уу те. Ингээд ийм ажлууд хийгдэж байгаа. За юу дэлхийн мөнгөний 7 хоног гэдэг одоо ингээд эхлэх гэж байна. 3 сард. Тэгээд нэг юм одоо энийг бас тайлбарлуулад юм нь бол тухайн жилийнхаа сэдвийг гаргаад тэр сэдв дээр одоо чиглэсэн юм олон нийтэд чиглэсэн санхүүгийн боловсролын юм аянууд явж байгаа. За таны асуусан нөгөө цахим зайлан мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр бол одоо бүх банкуд, Монгол банк, цагдаа ерөнхий газартай хамтраад нэг 5 жил хийж үтсэн эхний 5 жил одоо та бүхэн бас мэдэндээ одоо нөгөө ятгах тусам нягтал ансент энтергээл юм одоо ингээд ийм жил болгоно нэг өөр нэрүүд өгөөд ийм аянууд хэрэгжүүлсэн. Тэгээд нөгөө гэмт хэргийн гаралт буурдгуу ингээд хүмүүс ингээд мэдүүлэх ингээд янз бүрийн нөгөө нэг янз бүрийн дарга хэрэгэлсэн нөгөө нэг ийм одоо студентуудыг сонгон шалгаруулаад яаж ийм одоо хамгийн эффектив байгаа суугуудаар нь ажиллах гэж үзээл тэ. Тэгээд энэ жил тэгсэн цахим нөгөө нэг залилангийн гэмт хэрэг ерөөсө буурдгуу ингээд явж ирсэн. Энэ жил бид нар энэ факт чекийнхэнтэйгээ ажилласан. Тэгээд оны эхний хагас жилд чинь ийм цахим залилангийн гэмт хэрэг 50 өссөн байсан. Тэгсэн сая авсан цагдаагаас авсан тоогоор нөгөө тэр 50 өсөлт чинь 41% буураад 6% өсөлттэй болж гарсан байгаа. Тэгэхээр одоо жинхэнэ үр дүнг нь үүссэн. За нэр тийм шүү дээ. Тэгээ нөгөө нэг юм эднийх чинь тэр нөгөө нэг фейсбુક дээр тэр нэг янз бүрийн худлаа яваад байгаа юм доор нь олж илрүүлээд устгахчихж байгаа. Тэр пэйжийг блоклаа хийж байгаа. Ретвэлөө. Үзэлтийг бууруулад үзэж байгаа хүмүүст анхааруулга хүргэчих. Анхааруулга хүргэждэг тийм. Тэг ингээ худлаа мэдээлэл шүү энтергээд ингээ гаргацдаг. Тэгэнгүүт ингээ нэг 7 хонд ганцхан хагас бүтэнсээ тэглэл ажиллуулахад нэг хүн ингээ 80 аккаунтаар тэрийг хийх гэж оролцсон гэдэг лөө тийм. Тэгээ нэг энэ аяны хугацаанд 3 сарын хугацаанд ингээ 1400-аад тийм одоо тэр үзэлтийг бууруулдаг арга хэмжээг авахд гэмт хэрэг бол маш хурдцтайгаар буурж байгааг нь бол биднэрт харагдсан. Тэгээд ийм сайхан үр бүлтээлтэй ажил болсон. Тэгээд ийм орчин цагийн одоо ингээд ийм стандартаа хангасан ийм байгууллагуудтай ажиллаад бид нар бас үр нөлөөг нь харж чадсандаа бас их баяртай байна. Тэгээд хамтарч ажилласандаа их баяртай байгаа шүү. Баярлалаа. Маш их баярлалаа. Яг ийм энэ дээрээс ингэж хэлүүлж үр дүнгээ хэмжүүлнэ гэдэг бол сонирн байд юм байна. Бараг нөгөө хөгшөө үнэ. Нулимс ойрхон болоод хөлж чад гэж. Асуух гэжсэн тодруулах асуулт маань банкуд дундаасаа мөнгө босгоод олон нийтийн боловсролд зориулж байна. Энэ дээр ямар нэгэн хэмжээ хэлж болдог болов уу? Эсвэл харьцуулсан хувь байдаг уу? Яг уу жил болгон өөр яваад байгаа. Тэгэхээр нөгөө нэг тухайн жилдээ ийм хийгээд одоо шинэ баримт шалгах төвийнхэнтэйгээ бид нар нөгөө стандарт хангасан байгууллагуудтайгаа илүү ажиллая гэж юу н шийдсэн өнгөрсөн жилээс. Тэгээ нөгөө нэг энэ нөгөө баримт шалгах төвийн сүлжээ гэдэг байгаа шүү дээ үндэсний сүлжээ тийм. Баримт шалгах баримтны тэргуунд сүлжээ гэж байна. Баримт нэг тэргуун сүлжээний гишүүн байгууллагуудынхаа дунд бид нар бас энэ санхүүгийн боловсролыг одоо энэ цахим зайлантай холбоотой тэр нөгөө нэг хамгийн үр бүтээлтэй одоо контент боловсруулах яаж хүнд хүрэх үү гэдэг юм уралдаан зарласан. Тэгээ нөгөө нэг тэр уралдааныхаа шалгарсан байгууллагуудад нөгөө грант олгосон байхгүй буцалтгүй тусламжаар. Тэгэнгүүт айгу гой сонирхолтой бидний бодож хараагүй өнцөг мөнцгөөс их гой контентууд бэлтгэгдсэн. Тэгээд
харьцангуй бага мөнгөөр айгүй их одоо үр нөлөөтэй үзэлт ихтэй. Одоо сүүлийн манай энэ дансаа бүх ашиглуулаа энэ чинь 15 сая ричтэй гэж байгаа шүү дээ. Тэгэхээр чи одоо уг нь баг Монгол хүн болгонд ерөөхдөө нэг 5 удаа нэг харагдсан гэсэн үг шүү дээ. Нэг ийм залилангийн ямар нэгэн контенттэй ингээд ийм байдлаар. Тэгэхээр үр нөлөөтэй бас ийм том маянуудыг бол бага мөнгөөр зохион байгуулж болдгийм байна гэдгийг бид нар харсан. Тэгээ нөгөө юуны одоо зарим жилүүдэд бол ингээд одоо 200 сая төгрөг гаргаж ил байсан. Одоо зарим жилүүдэд бол ингээд нэг 50-60 саяд бол айгүй дажгүй ингээд хүрээд явцдаг энэ тийм байна. Тэгэхээр их бүр амар одоо бүх банкуудын ингээд энэ маркетинг зарцуулж байгаа мөнгөний дэргэд бол энэ бол одоо хумсын чинь нэг л юм байгаа бах гэж би бодож байна. Тийм тэгээд тийм харьцангуй бага мөнгөөр юм бас өөр нөлөөтэй иргэдтэй хэрэгтэй те гэмт хэрэгээс сэргийлсэн одоо ингээд ийм боловсрол олгосон ийм ажлуудыг бас зохион байгуулж болдгийм байлээ л гэж харагдсан. Баярлалаа. Хилээд байгаа нөгөө 15 сая төгрөг маань болохоор 5 сая төгрөгөөр тэтгэлэг чалгарсан буюу item, UB Life, Дорнот дата гэдэг орон нутгийн хэвлэл. Энэ гуравыг одоо цахим залилангийн эсрэг мэдээллийг олон нийтэд хүргэх юм тэтгэлгийн шалгаруулалтыг хилээд байгаа шүү. За баярлалаа. Үнэхээр том дүн байлаа. Одоо нөгөө хилцүүлгийн цаг дээр эдгээр дохио өгөхөөс өмнө би газ асуух юм даа үсэрсэн ч хамаагүй асуугаа явчихъя. Лавжуу ерөнхийлөгчөөс яг ийм мэдээллийн орчинг ингээд ажиглаж хахад хит нэг талыг барьсан, дутуу мэдээлсэн, манипуляцийн шинжтэй, зарим тохиолдолд хуурамч мэдээлэл ашигласан ийм дайралтууд бизнесийн байгууллагууд руу чиглээд ирэх үед ямар хариу арга хэмжээ авдаг юм болоо? Хамгийн түрүүнд юу хийдэг вэ гэсэн үг? Энэ бүх компанийг төлөөлөх бас хэцүү л дээ. Гэхдээ бол яг энэ гол идэвхжлийн үе байгаа. Одоо чинь үйлчлэгний байгууллага худалдаа бол цагаан сар наадам шинжилгээ явьж байгаа шүү дээ. Гэхдээ яг тэр их идэвхжлийнх нь их ачаалттай байх үеэр нь одоо саяын тийм мэдээлэл засах маягаар тийм шантаажлах үйл явцад бол байн гардаг. Гэхдээ энэ бол одоо харьцангуй багасаад байгаа. Яг тэгвэл biz өөрсдийн компани болгон өөрсдийн бас мэрэгжлийн маркетингийн албатай болцсон. Тэгээ эндээ ингээм сөрөг мэдээлэл гарах үед яг дагуулад энэ их сурвалж үнэн байна уу зөв байна уу гэдгийг хийдэг тийм баг ихэнх компани бол тийм юутай ажиллаж байгаа. Тийм учраас бол энэ сөрөг юм зохигдох нь бол гайгүй. А гэхдээ яг ийм ачааллын үеэр одоо жишээ нь саяхны нэг цэцгийн асуудал гараад байгаа шүү дээ. Энэ ч одоо яг Мартин 8 ингээл яг энийн зориулаад тэр цэцгийн бизнес хийдэг улсууд асар их хөдөлмөрлөж байгаа шүү дээ. Амби цэцгийн явж яг тэгтэл энэ үеэр нэг юм сони юм гарч ирээд тэгээ одоо буцаагаад нөгөө энэ тэгээ дараа нь алга болчихно. Яг ийм бол байнга явагдчихэдэг. Энэ бол мэдээж өрсөлдөөн бол дотроо байдаг боловч зарим нэг тохиолдолд манай ёс зүйн бизнес гэж хэлж болно. Тийм улсууд бол ёс зүйтэй яваа бизнес рүүгээ юм PR-ыг ашиглаж халдах асуудал байгаа. Ялангуяа манай сая энэ бонц дээр бол ойрын 10 жилд нөлөөллийг бас гаргацсан байдаг. Түүний нэг нь бол яг ашиглаж хагаад сөрөг гэж дандаа сайн ашиглахгүй шүү дээ. Бас сөрөг талаар ашиглаад бизнес нөлөөлөх нь гэдэг бол баг эхний 10 дотор их дээгүүр орж ирсэн. Тэгээ хэвлэл мэдээ дээр. Гэхдээ бол энэ буцаагаад энийг бас хянах сэрэмжтэй асуудлууд байгаа. Ер нь бол тэгээд нэг гараад явцсан сөрөг мэдээллийн хойноос маш их мөнгө зарцуулаачсан тэр гарсан мэдээллийн 10% нь ч хүрдэггүй шүү дээ. Гэхдээ эхний мэдээ засалт гэдэг бол их хэцүү юм байлаа шүү. Тэгээд энэ бол манай компаниуд бол энийг бол сайн мэдж байгаа, ойлгож байгаа гэж бодож байна. Яг л энэ дээр мэрэгжлийн байх хэрэгтэй. Тэгээ мэрэгжлийн улсуудаас ядаж нэг хэвлэл мэдээлэл гаргахад яг мэрэгжлийнх нь улсуудаас асуух. Одоо та нэгдсэн альянс байна шүү дээ. Тэндээ хандах юм сандлага байвал бас зүгээр болов уу гэж бодож байна л да. Гэхдээ сөрөг юм хэцүү шүү. Одоо жишээ ярихад сая нөгөө нэг 15 мянган биш 12 мянган 5-аас дээш ипотекийн зээл авсан иргэн байна гэдэл зээлдэгч байна гэж явсан. Одоо яг тэрэнд итгэж байгаа хүн хэд вэ энд? Гайгүй юм шиг нэ. Тэр чинь эрхэм гişүү хэлсэн үг.
Гишүүн чиглэлд нэг том дарга нар чиглэлд л энэ чинь ингээд тэгэнгүүт чи одоо манай сэтгүүлчид буцаагаад асууж байгаа. Тэгээд та нар хэний ч үний тэр том одоо төрийн төлөөлөл хэлж байхад ч одоо тэрний хүний зүг байгаа байлгүй дээ. Та нар ямар их сурвалжаас авсан гэж байгаа байхгүй тий. Тэгэхээр чи нөгөө худал мэдээлэл чинь ингээд тэгээ ялангуяа нөгөө нэг юм төрийн өндөрлөгийн эрх мэдэлтэй хүмүүсээс ингээд салбарын нэр хүндрийг утаасан муухай юм ингээд ярихаар тэр бол ерөөсө залруулахад бас их л амаргүй л ажил юм биш шүү дээ. Яг нөгөө бидний дагнаж байгаа сэдвэр ингээд хүндэт байгаа болохоор цаашаа үргэлжлэх мэлэр. Гэхдээ энэ агуулгынхаа хүрээнд базах үүднээс хэвлэл мэдээллийн байгууллагууд та бүхэнтэй гурван гасна асууж байгаа шүү. Танай байгууллагатай хэвлэл мэдээллийн одоо зар сурчлагын гэрээтэй байгууллагууд ерэн сурвалжилж агаад бодтой сөрөг мэдээлэл гаргасан тохиолдолд гэрээгээ цоцолж ясан тохиолдол байдаг уу? Ийм түүх байна уу? Мэдхүү амар зөвхөлөөс гэлж. За манайх ч одоо нөгөө хэвлэл мэдээллийн байгууллагуудтай ажиллахдаа яг нөгөө тухайн аяныхаа хүрээнд л ажилладаг тий. Одоо жишээ нь яг захим залилангийн хүрээнд дансабуу ашиглуул дээр нэг контент хийх гэж байгаа бол тэр рил мэрилж гэдэг юм уу тий. Тэрнийхээ л гэрээ хийж байгаа болохоос биш ямар нэгэн нэр хүнд мөндөр одоо сөрөг мэдээлэл энтер гэсэн тийм гэрээ хийгддэг болохоор тийм түүх ерөөсөө байхгүй шүү дээ тий. Богино хугацааны гэрээ гүйцэтгэлээр гараад дуусчихж байгаа тийм. Тэгэхээр чи нэг тийм одоо нөгөө тийм төрийн байгууллагын тэ нэг хаалт малтын гэрээ мэрэ гэдэг шиг тийм юм бодвол тэр хүмүүсээс л асуусан дээр баг тийм. Тавж үзэхлээ. Яг хоо танхим дээр бол өөрөө нэг хэвлэл мэдээллийн хавьгаар бол мэдээлэл өгж байгаа. Тэгээд ялангуяа манай бизнес ч вэ, хувь хүн ч вэ, хувийн өөрийнхөө ярихад ерөөсөө хэвлэл мэдээлэл гэдэг бол энэ орчин үед бол бодгалыг бий болгодог бурхад шүү дээ. Гэхдээ энэ бурхтууд маань зүтгэрийг ч бий болгож болно, бурхныг ч бий болгож болно. Таамс яаж хандлага ба. Тийм учраас бол одоо энэ хүний онцгой эрхтээр ажилладаг энэ байгууллагын хүмүүс маань өөрсдөө маш мэрэгжлийн болох ёстой. Тэгээд зарим нэг маань их хайрцаглагчаад байдаг. Би яг юунаас хадруулж гэж магадгүй шүү. Одоо ингээд сая интернетийн сүлж одоо энэ гар утас гарч ирэхээс тэ хайрцагтандаа орцсон. Ялангуяа энэ сошиалыг ашиглаж нэг хэсэг бол хайрцагтандаа орцсон хуучин хэвлэл мэдээллийн улсууд маань гарахгүй байсан шүү дээ. Тэгээ бид нар ч ингээд ганц сонингоо байдаг. Сонин уншиж байгаа хүнийг ухаантай хүн гэл тэгтэл хажууг нь хайвэ зам өөрчлөгдсөн. Тэгтэр энэ яг зам өөрчлөж явах үед одоо яг анх нөтийн систем оруулж явах үед ярьжсэн хэрэг л дээ. Гэтэ одоо зам өөрчлөгчөөд байна. Тэгээ таад өөрсдөө контент гаргадаг болооч эцэст ирээдүйд хэвлэл мэдээлэл бол контент хэн гаргаж чадж байна. Тэр хүн бол энэ хайвэгээр дуртай явж чадна. Хэрвээ контентгүй байх юм бол энэ өөрөө хуучирна гэдэг. Нөгөө талаас бол заавалчгүй зурагт хараад юм уу тийм одоо өнгөрсөн тийм одоо энэ сая мэдээлэл хүртэл гарч ирээд байгаа. Тэгэхээр бол энийг бид нар аль талдаа бол ашиглах нь өөрийн бас үндсэн эрхээ эдэлж байгаа нэг онцгой тохиолдол та. Тэгээд энд ашигладаг байх хэрэгтэй. Ашиглаж чадахгүй уучлаарай зах зээлийн өрсөлдөөнд ялгаж байна л гэсэн үг шүү дээ. За гарч ирсэн. Манайх нөгөө тэгтээ хэвлэл мэдээллийн байгууллага байсан нэг үйл мөн байсан. Хамтралын хэлбэр нь өөрөө видео агуулга бүтээх тийм хамтрал байсан. Тэгээд тэрэн дээр тухайн хамтрагч маань ямар алдаа гаргасан бэ гэхээр бид нар гэрээндээ ёс зүйн шаардлагууд гэж нэлээд нарийн тусгаж өгдөг. Энэ дээр одоо ямар төрлийн бүтээгдэхүүнээс хамаараад 18 наснд хүрсэн байна уу, тэ хүний эрхийг дээдлсэн байна уу, ялгуурлан гадуурхахын эсрэг одоо тий ялгуурлан гадуурхах үйлдэл хийсэн байна уу гэх мэт нэлээд залтууд оруулж өгдөг. Тэгээ тэрэн дээр яг ёс зүйн алдаа гаргасан яг нөгөө зураг авалтаа хийж ирээд боогоод хяналтанд оруулсан чинь тэнд асар тийм эмзэг ялгуурлан гадуурхах тийм өнгө аяс илэрхийлсэн тийм зураг авалттай одоо тийм агуулгатай тэгж ойлгогдохоор тий тэгээ яг хуу залуухан хүмүүс л байсан л да. Тэгээд тэрийг бид нар болоод цуцлаад за гэд тийм шаардлагаар бол хамтралаа зогсож байна. За мэдээлэл нээлттэй хуваалцсанд баярлалаа. Асуулт маань арай буруу ойлгогдоод буруу тийш явчлаа. Магадгүй би буруу хүмүүсээс асуусан юм шиг байна. Миний асуултын маань зорилго болохоор хэвлэл мэдээлэл одоо арай гэж нэг хайгуулсан тий хамтын ажиллагаагаа өөрсдийнхөө одоо олон нийтийн төлөөх ерөн сурвалжилсан бүтээлээрээ магадгүй тэр байгууллагын нэр хүндэд халдсныхаа улмаас цоцлуулаад эргээд эдийн засгийн алдагдлыг хүлээж гин үгүй юу гэдгийг гаргаж ирэхийг зорьсон. Гэхдээ энэ бол илүүтэй төрийн байгууллагууд руу чиглэж асуувал илүү зөв байсан байж магадгүй юм байна. За ингээд цаг юу болж байгаа лээ? За тэгэхээр одоо дараагийн асуултаа тэгвэл цаашаа явчих. Энд дээр юу вэ гэхээр ёс зүйтэй хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагыг ямар шин чанараар нь таньдаг вэ та бүхэн яаж хамтарч ажиллах вэ гэдэг
ийм үзэл бодлоо хуваалцаач. Лавжоо захирлаас эхэлжээ. Одоо тэгээд go-гийн зурхаал байна шүү дээ. Одоо тэгээд би бол go тэр зурхаанууд бол 99% таарад байдаг. Тэгээд Яг гөөгөө шиг гэж байгаа юм. чи бас тэгэхээр чинь зурхаа үзнэ гэж бас ёс зүйн асуудал болт юм гэдэг. Ямс тэгэхээр таарад байдаг. Тэ. Ер нь бол ёс зүй бол өөрөө их нарийн юм л да. Тэгээ бизнес ч вэ, хэвлэл мэдээлч манай нийгэмд өндөр бол маш их өгүүлэгдэж байгаа асуудал. Энэ бол өөрөө ёс зүй дээр бол олон хүмүүс оролцож байгаа. Ялангуяа боловсролын систем, шашин, одоо энэ сүм хийдүүд, гэр бүл, эцэг эхүүд тэр ёс зүй гэдэг юмыг бол тал талаасаа бий болгож хийдэг ажил юм байна. Тэгэхдээ энэ дандаа нэг тордож, инхрэж, хайрлаж явахгүй бол нурхад их амархан байдаг. Тэг ёс зүй. Тийм учраас бол энэ өөрөө их хэмжиг асуудал. Тэгэхээр энэ их чухал асуудал. Жишээ нь одоо айхтар 7 сарын 1 болсон шүү дээ. Тэ? Тэгэхэд бол манай үндсэн хуулийн дээр байгаа шүү түүний итгэл үнэмшилтэй байх, амьд явах эрх, үгээ хэлэх эрх, үжил бодлоо илэрхийлэх эрхийг ямар ч тохиолдолд онц байдалтай үед бол хааж боож болохгүй гэсэн манай үндсэн хуулийн залт байдаг. 96 оны онц байдлын хуульч байдаг. Гэтэл ерөнхийлөгч зарлиг гарангууд шууд хүнээ буудаад эхэлсэн байхгүй. Манай цагдаагийнхан маань тийм. Гэтэл манай цагдаа маань тэр 16 жилийн хугацаанд хэдийн үндсэн хууль баталсан үндсэн хуулийн дотор байгаа боловч тэнд байгаа тэр үндсэн хуулийн гол юмыг өөрийнхөө амьдралын хэв хэмшил болтлоо явж сураагүй байхгүй. Тэгээ онц байдал зарлаа буудах хэрэгтэй гэж 5 хоног буудаад алдсан тийм. Тэгэхээр энэ бол буцаад үндсэн хуулиа үүссэн чинь бид нар тэр мянгаар навш динжээ мянгад бүгдийн тэгж галуун цуумуугаар явуулах ёсгүй юм байл л да. Тэгээ яг энэний маргааш нь 7 сарын 2-нд яг нариндаа бол манай Сүхбаатарын талбай дээр маш цөөхөн сэтгүүлч нар яг энэ эрхийн төлөө зогссон шүү. За гарын 5 уранд багтахаар баг бах. Яг л нэг иргэдийг барихгүй болохгүй гэдэг. Тэр үуч онц байдлууч бүгд нэг айцтай болдго юм байла. Тэгэхэд маш цөөхөн сэтгүүлч нар яг талбай дээр гараад эн чинь болохгүй штэ, тамдан зовоож болохгүй гэд явж яасан. Тэгээд энэ яг иймэрхүү хүнд үед буцаага тэр ёс зүй юм уу одоо энэ нарийн юм болвол их сэтгэлийн мэдрэмжээ гарч ирдэг юм байлаа. Би бол өөрийнхөө амьдралдаа бол тэгж ойлгож байсан. Тэгээд чи намайг ч одоо чин 7 сарын 1-нд би тэр юун дээр байсан шүү дээ. Намайг одоо хэн аварсан бэ гэвэл яг нэг үлгэд өдрийн сан. Өдрийн сан надаас ярилцлага авах гээд 12 цагт би өдрийн сан дээр очиод тэр хооронд ч баахан бужигнаан болоод дараа нь манай нэг сая ер нь мэдрэмжтэй менежер намайг гаргаагүй байхгүй нэг газар ич. Одоо 7 сарын 2-ны яг өдрийн сонин бол миний ярилцлагаар ихсэн байгаа. Баяр дарга таны сонгогчтой 25% нь хуурамч байхад энэ шудраг сонгуул гэж үзэх үү гэдэг. Тэгээ яг тийм үйл явц болж байсан. Тэгэхдээ энэ бүхэн дээр бол ялангуяа манай сэтгүүлч нараас маш мэдрэмжтэй мэрэгжлийн тем юу гарч ирдэг юм байлээ шүү. Одоо тэгээ 7 сарын 1-нд сүүлд хажицран баха өдрийн сониндөөс ном гаргацсан байгаа шүү дээ. Одоо яг тэр үед хэлжсэн бүх хүмүүсийн асуудал яриагаар тий. Гэхдээ бол энэ ёс зүй бол бид нар хамтын бүтээл. Энийг хүндэтгэх ёстой, хайрлах ёстой. Эвдлэхэд их амархан. Дараа нь засахад айгүй хэцүү юм л. Уучлаарай тодруулж. Таныг аварсан гэж юунаас аварсан бэ? Гэхдээ яг нариндаа бол бид нар ч тэр нэг юм үйл явц болоод тэр дараа нь бол энэ чинь шал өөр процесс яваад өгсөн шүү дээ. Ер нь 7 сарын 1-ний өвдөөс хойш ер нь үйл явц бол тэгээд өдөр би нэг өдрийн санд яриа өгж байгаад тэр юм солдсон байхгүй. Тэгээд нэг өдрийн санд төвлөрөөд буудуулсан. Нэгс буудуулав гэсэн үг. Тийм шууд утгаараа би болохоор нөгөө сэжигтэн болж сэжиглэгдээд одоо магадгүй хэлсээр ч юм уу асуудалд орохоос нь өдрийн сонин үжил бодлыг гаргаж өгснөөрөө аварсан юм болов уу гэж хэлсэн юм байна. Нэгдүгürt бол яг хөө тэнд би цагаа ёс хоёрдугаарт нь 7 сарын 2-наас болоод миний үжилтөнд гараад ирж байхгүй сан дээр. Гэхдээ чинь бол хэвлэл мэдээллийнхаа аж тус байгаа. Би одоо жишээ нь таад маань санаж байгаа 2007 онд 7 сарын 20-нд аюун хоймын эзэн гадаа нэг машин эргүүлж ирсэн шүү дээ. Тэгээ 2007 оны 7 сарын 20-нд шүү. Тэгээд миний биеийг бас нэг цагдаагаар баримтлах гэдэг тухайн үед барьж чадаагүй би нэг 69 дээр зогсож бас нийтдээ гэж танигдсан гэх юм. Бас нэг тийм үйл явц болж ирсэн. Гэтэл энэ бол бүгд манай хэвлэл мэдээллийн маш хурдан хугацаанд дамжуулсан учраас намайг цагдаа бариг байхгүй. Барьж чадаагүй. Мөн сүүлд 2010 онд бид нар нэг үйлчлэн зарласан шүү дээ. Амтны ард түмний хөдөлгөөн гэдэг. Тэгэхэд яг тэр өглөө нэг машин, джип машин ирж мөрөгсөн. Тэр бол албаар санаатай хийсэн үйл явц. Хүчний байгууллагаас. Тэгээд аз болж тэр эргэсч машин мөрөгөхөд гадаа унтчихсан улсуудаас нэг ч хүний хөл шарах гараагүй байхгүй. 2 удаа ирж гэр мөрөгсөн шүү дээ.
Тэгэхгүй тэр даруй хэвлэл мэдээлэл маань маш хурдан дамжуулсан учраас тэнд ирүү үсгээгүй байхгүй. Гэтэл нөгөө нөхөр нь цагдаа 30 минутын дараа энэ бол сэтгцийн хяналтанд байдаг хүн байлаа гэж цагдаа 30 минутын дараа гаргаж байгаа. Гэхдээ ямар ч хурдтай. Гэхдээ иймэрхүү юмд яг амьдралдаа тохиолдсон нарийн ширийн юм дандаа л хэвлэл мэдээлэл маань бидрийг аварч хамгааж явдаг шүү. Тийм учраас бол би гайхалтай хэвлэлийнхэнд бол баярлж байна гэж хэлмээр байна. Баяр хүргэе та бүхэнд. 20 жилийн түүхтэр та бүхний яг шуурхай байдал, ёс зүйтэй мэдээлсэн байдал одоо нийгэмд буруу ойлголт өгөхөөс яаж аварсан тухай юм бүр бодит кейс цөмөрөө сонслоо. Тэгэхээр Одкогийн хувьд мэргэжлийн ёс зүйтэй хараат бус хэвлэл мэдээллийг ямар шин чанараар нь таних вэ? За бизнесийн байгууллагын зүгээс тодорхой судалгааг мэдээж хэрэглэнтэй. Одоо NMCG-гээс ч гардаг те хэвлэл мэдээллийн хэрэгслийн рейтингийн судалгаа гэж хуучин Максимагаас гардаг байсан. Гэхдээ сүүлийн үед надад арга барилаа жаахан өөрчлөд байгаа. Манай багийнхан гэх юм уу те ерөөхдөө бас компаниудыг харахад ч гэсэн бид нар нөгөө хичнээн олон сэтгүүл зүйн редакцууд сая 400 гэж тоо гарч илүү 380 те олон 380-аас олон. Гэхдээ эн чинь тийм олон биш ахгүй юу? Монгол жижигхэн тий. Гэхдээ тэрний одоо тэр рейтингийн судалгаа ямар үзүүлэлтээр гардаг вэ гэхээр үзэгчдийн одоо тий үзэгчдийн хүрсэн байдал ерөнхийдөө тийм тоо үзүүлэлтүүдээр. Тэгтэл Монголын хэвлэл мэдээллийнхэн яг үнэндээ эзэн нь хэн байна тий? Ямар одоо хувьцаа эзэмшлийн оролцоотой байна. Нийгмээс яаж оролцоо санхүүжилттэй татдаг байна гэх мэтчлэн маш олон хүчин зүйл ингээд нийлсээр байгаад тухайн редакц ёс зүйтэй байна уугүй юу гэдэг нь яг үндэ тодорхойлогдно. Тэгэхээр хүн хоорондын харилцаа тий тухайн редакцид ихэвчлэн одоо жишээлбэл хамгийн практик юм жензинээр ажиллаж байна уу гэж тий эсвэл ямар туршлагатай хүмүүс байна вэ гэдэг ч юм уу тий ингээд аль болох олон төрлийн хүчин зүйлийг одоо судлахын тулд илүүтэй хүн хоорондын харилцааг чухалчилдаг бас энэ чутгаараа үйлдвэрлэлийн аяллуудаа нэлээд эрчимжүүлж тий үнэхээр яг юуг нь буруу ойлгоод байна тий яг энэ дээр асуулт байвал яг газар дээр нь хариулъя гэдэг зарчмаар сэтгүүлчд болон харилцагч, хамтрагч, хэрэглэгчдийгээ ч гэсэн маш их олон давтамжтайгаар үйлдвэрээр аялуулж байгаа. Тэгээд яг л GTI стандарт гэдэг шиг ISO-д бол бүх төрлийн стандартыг ингээд хангадаг үйлдвэрлэлийн байгууллагаас яг адилхан явж байгаа. Ёс зүйн дүрмэнж бас яг адилхан асуудлууд яригддаг нэг тийм. Тэгээ би өнөөдөр яг нэг юм хэлхийг амар хүссэн. Өөрөө сэтгүүлчээс учраас юу гэхээр түрүү айгүй олон одоо их олон удаа давтагдсан орлогын төрөлжилт бий болгомоор байна гэд. Тэгэнгүүт бизнесийн хамтрагч талаас нь хараад үзэхээр зах зээл дээр яг одоо Монголын зах зээл дээр нэг ийм хэрэгцээ байгаа юм шиг харагдаж байгаа. Production студиуд буюу те контент бүтээгчид, за нөлөөлөгчид нөгөө талд жинхэнэ одоо мэдлэгийн суурь болсон одоо их сурвалжаар баяжуулсан сэтгүүл зүүн талбар байна те. Тэгтэл контент бүтээгчид буюу видео production явуулж байгаа тэр студиуд эсвэл PR agency нэр байгаа те. Тэр студиуд маань маркетингийн эйженси ч байгаа. Тэр студиуд маань мэдээлэл боловсруулах буюу нөгөө сэтгүүлчид бидний хийдэг копирайтинг тэр судалгаа тий суурь өгдлүүдийг хийж гаргаж томьёолж ирэх тэр одоо хүчин чадамж нь дутмаг байгаа. Сэтгүүл зүйн төрлийн бүтээл хийдэг одоо сайтууд гэдэг ч юм уу тий бичвэрийн нийтлэл хийдэг тий тэр агуулгуудад их судалгаатай их цаг зарцуулсан баялаг агуулгууд гэдэг мөртлөө нөгөө видео контент бүтээгч нар үрдэг шиг хэлбэржүүлж ингээ гоё интеграцлах тийм нэг зах зээлийн орон зай байгаа харагдаад байдаг байхгүй. Тэгэхээр юу гэж хэлхийг хүсэж байна гэхээр одоо go байна би жишээ авчи сайтууд маань магадгүй ийм орлогын модель төрөлжүүлэхийн тулд team студиудтэй коллаб хамтын ажиллагаа бий болгох тэрийгээ ямар нэр дээр ямар орлогын модельоо хуваах гэдэг ч юм уу тийм зарчмаар явах хэрэгцээ шаардлага байдгийг бас нэг судлаад үзвэл тийм одоо зах зээлийн нэг жаахан айл талынхаа хэрэгцээг нөхөж чадахгүй байгаа нэг студид нэг юм агуулгын боловсруулж чадахгүй. Тэнгүүд дахиад нэг газар одоо хэдэн талаас ингээд оролцогч талууд бүрдүүлэх хэрэг гардаг ч юм уу. Тийм төрлийн юм бас судлаад үзээрэй гэж хэлмээр байна. Бас 5 жив хэлэх чиг байгаа тэр. Одоо байн яг мэрэгжлийн онцлог та бүхэн ч гэсэн мэддэг л ах. Ер нь 2000 оноос хойш магадгүй 2010 оноос хойш өнөөдрийн эдийн засгийн ч юм уу гол томоохон информашн чанартай үйл явдлын түүхийг ер нь хэн хаана яаж бичигдэж байгаа бол тийм. За жишээлбэл энэ дээр юу болдог вэ гэхээр одоо манай хэвлэл мэдээллийнхэн мэдээлэл уншиж байгаа уншигчдын хувьд ч гэсэндээ үйл явдлын л мэдээлэл тасралтгүй авддаг.
Засгийн газрын хуралдаан боллоо тийм асуудал шийдэгдсэн байна. Татварын хууль энэ хаврын чуулганаар боллоо. Намрын чуулган болж хойшлоо. Батлагдсангүй дахиад хаврын чуулган боллоо. Яаж өөрчлөгдөөд ямар санал хаанаас нь гараа бүр анх тэ хэдэн оны үед нөгөө 4-10% санаачлах нь гарч ирсэн. Дээрээс нь нөт нь яаж явж ирсэн ингээд амьд түүх жишээлбэл тавж ирэх хэлэх гэж байгаа байхгүй. Одоо мистер нөт гэдэг лөө тань. Тэ нөт мэн гэдэг ааш. Тэгтэл ингээд одоо Threads-ийн платформ биш үү? Тэрэн шиг ингээд яг ингээд эхнээс нь яг 2012 онд яаж хөндөгдөж ийсэн ингээл ухаалангууд ингээ гараад ирдэг. Сүүлд манай AI Voyager те тэрийг бас их гоёор нэвтрүүлж ах шиг байна. Ингээд та бидний одоо хийж байгаа та бүхний хийж байгаа юм бүгдээрээ ер нь энэ цаг үеийн ой санамж болж байгаа байхгүй. Тэрийг илүү холбоостой болгоод тэгээд өнөө цагийн яг ой санамж болсон экспертүүдтэйгээ хамт өнөө цагийн түүхийг бас технологийн гоё шинжилгээ ашиглаад редакцийнхаа төвшөнд хялбархаа мөртлөө үн цэнтэйгээр бас бүтээж болох болов уу гэсэн тийм санал байна. Баярлалаа. Баярлалаа. Сайн мэдэн дээрээс өгч дөнгөж өчтөрийн шинэ мэдээ шүү. Гэхдээ маш хуучин мэдээ. 1993 онд бол Монгол улсын ерөнхийлөгч манайх үндсэн хуулийн зэцэд хүсэлт өгсөн байдаг нь татварын асуудлаар. Тэгээд энэ дээр төлбөр хураамжийг татварын төрөлд орон оруулахгүйгээд хоёр судлалын хуралдаан болсон байдаг. Би ч одоо өөрөө бол энэ хүчээ оруулах уг нь онлын хувьд бол болохгүй асуудалтай. Тэгтэл одоо би дахиад архив ухахны хэрэг гарч байгаа. 93 оны их суудлын хуралдаан дээр бол энэ төлбөр хураамжийг татварт орох асуудлыг хойшлуулъя гэж гарсан юм лээ. Шийдвэр гараагүй байгаа байхгүй. Тэгтэл 93 оноос хойш энэ төлбөр хураамжийг татварын нэг төрөл болгоод явцдаг. Одоо энэ маш том гажгийн үүсвэр бас гараад ирсэн байдаг юм байлаа шүү. Тэгэхээр их баярлалаа. Тэгээ 93 оныг сануулж өгсөн. Би бас энэ юунд хойно бас мэдээлэлээр явах хэрэгтэй юм байгаа маа. Гэхдээ ер нь бол бид нар нийгэм хамтын бүтээн шүү дээ. Бид нар нөөтийн 20% буцааж өгөхөд хүмүүс болохгүй л гэжээс одоо өнөөдөр 1 сая иргэн маань ойролцоогоор 1 их 80-ийн буцаалт авч байгаа шүү дээ. Улиралд нь 230 тэрбум. Тэгээ нөөт 1 тэрбум толон хэвлэгдэж байна. Тэгээ хойно 180 их 80 төгрөг тэмдэглэж байна. Нөөтөөс хамгийн хоцсон нь бол иргэд төрөөсөө гад манай банкны систем. Тэгээ банкны систем жоохон хожихоо орсон. Яг л ихлэ нөө пост машин 14,000 байсан. Манай 1600 касси машиныг голсон. Жилийн дараа бид нар 100,000 гос одоо 350,000 цэг дээр нөөт бичиж байна. Тэгээ үүний 250,000 нь бол пост машин байгаа. Тэгээ одоо банкныхантайгаа бол тэр нэг 1% асуудал байдаг байхгүй. 0-оос 1 орно уг нь журмаараа зогсуулна. Тэгээ та наад нэг буулгаад өгөөч гэж одоо бас яриад байгаа шүү. Хариулах боломж юм байна. Их хүчтэй лобби өгчлээ шүү. Хайр ярьчих гэж. За тэндээс ер нь цагт бас харуулж байна. Тэгээд амар захирлын асуултыг хамтд нь ингээд ячи. Одоо энэ танхимд ингээд цугларч байгаа энэ хүмүүс маань яг мэрэгжлийн сэтгүүлч үг, мэрэгжлийн редакцийг авч үлдэхийн төлөө одоо ингээд хичээж зүтгэж байгаа. Яг ёс зүйтэй хараат бусаар ажиллахыг эрмэлзэж байгаа ийм одоо хүмүүс иргэний нийгмийн байгууллага болгон сэтгүүлчдийн чөлөөллүүд энд байгаамаа. Тэгээд та бүхний яриан дээр ч гэсэн дахин дурддагдаад байгаа тий. Яг энэ мэрэгжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах талаар бодож байна гэх мэтчлэн. Яг энийг одоо амлалт болох гэх юм уу тий. Яг ийм JTI хангасан стандартыг хангасан ийм нээлттэй мэдээлэл ил тод байрлуулдаг одоо бүтэц эзэмшлийн хувьд нээлттэй байдаг ийм байгууллагуудтай хамтран ажиллах санал тийм байгууллагууд хамтран ажиллах санал тавьбал хэрхэн хүлээж авах вэ гэдэг асуулт байгаа. Энэ дээр нэг тодруулах хэлэхэд JTI стандартыг манайхан одоо хөндлөнгийн аудитыг хийлгэж амжаагүй ч гэсэн нээлттэй мэдээлэлцэн байгууллагууд бас байгаа. Ялангуяа баримтны тэргүүнд сүлжээнд байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудаас одоо мэдээллийн ил тод байршуулсан. Тэрийг одоо хөндлөнгийн аудит одоо төлбөртэй өөр хянах ажил нь үлдчихэд байгаа гэсэн үг. Ийм тодруулгатаагаар түрүүний амлалт шинжтэй асуултандаа хариулт авъя. Та юу гэж бодож байна? Тийм би чинь дөрөв баг хариулсан шүү дээ. Тэгээд яг ер нь бол анх би нөгөө нэг холбоонд орсон чинь өмнө нэг тийм хэвлэл мэдээллийн байгууллагатай ажиллаж байсан туршлага багтай. Тэгээ нөгөө нэг юм гадны өөр ингээд салбар юм шүү дээ. Би чинь тэгэнгүүт ингээд хамтарч ажиллах гэхээр үнэхээр яадаг юм бэлээ. Одоо тулгамддаг юм билээ. Тэр асуудал маань одоо яг хинтэн ажиллах нь зөв юм. Тэгэл нөгөө нэг эргэн тойрныхоо нэг таньдаг мэддэг сэтгүүлчднээс одоо энэ одоо аль нь одоо хамгийн нөлөөтэй зөв газрууд байдгийг ингээл асуугаад л те нэг иймэрхүү байдлаар. За тэгэл олон шарх авсан дөө бас энэ хугацаанд бол нилээдгүй шарх авсан. Тэгээ заавал шарх авж иж уг нь сурмааргүй л байна те. Тэгэхээр ингээд танаахан өөрснөө салбарынхан маань ингээд ийм одоо
өөрснөө ингээд сайхан ялгарах гээ тэгээд ингээд тэрнийгээ олон түмэнд мэддэгтэй. За эднэр маань одоо ингээд орлогоо мэдүүлдэг тий ингээд эцдүүд нь тодорхой ийм юм гэдэг ийм юм руу ингээд явж байгаа гэдэгт бол үнэхээр баяртай байна. Яг бол 20 онд бол ийм юм байгаагүй тэгэл олон шарх авсан. Тэгээд тиймэрхүү ингээд худлаа өөр юм биччихээл тэгэл тэрийг ингээд эвлүүлээд л ингээд өөр юм хүний ярьж байгаа юм дээр толгой молгоо тохиулаад энэ айгүй хэцүү юм билээ. Тиймэрхүү юмнууд бол нэлээд их гарсан. Тэгээд дотор л нэг блэклист үүсгэж байгаа юм. Бид нар бол тийм тэр болгонд нь л одоо за эднийх ч юм яг тэр чинь байгууллагаас гадна тэр бас нэг сэтгүүлчийн нэг өөрийнх нь нэг бас юм байх шиг байгаа. Тэгээд нэг байгууллага сэтгүүлч гэдэг ингээд тэгэнгүүт ингээд за бид нар чинь за эднийх нэг иймэрхүү юм байна. Эднийх нэг юм гэнэ эднэртэй бол дахиж юу н ажилтгүй хүнд газар биш үү ч гэдэг юм. Тэг ингээд ийм блэклист л үүсгэж чадж байгаа хгүй. Гэхдээ ингээд 200-аас чинь эдийн блэклистэнд оруулж амжих үү те бүгднг нь ямар шархаавалтай ш. Тэгэхээр ингээд ажиллах газруудын маань тодорхой болгож өгж байгаа их баяртай байна. Тийм цаашид ингээд ийм газруудтайгаа илүү төлөвлөгөө ажиллаж те мэдээж нээлттэй, элтод, шударга ажил нь ёс зүйтэй гэж байгаа хүмүүстэй л илүү ажиллана тийм. За баярлалаа. За баярлалаа. Юу танхимын төлөөлж байгаа учраас бүх юм нээлттэй шүү. Тэгээ ялангуяа ийм мэрэгжлийн стандарттай болж байгаа, мэрэгжиж байгаа сэтгүүлч нар бол маш чухал. Энэ өөрөө маш үнцэнтэй. А нөгөө талаасаа бол манай танхимын хэвлэл мэдээллийн албан маань бас та нарыг хааж боогод байх вэ? Нөө чинь одоо надтай уулзуулахгүй ч гэдэг юм уу. Би одоо чинь жирийн иргэн байхдаа бол нэг өдөр өглөө уцалган зогтдог байхгүй. Яг л өглөө та хэд маань шуурхаа идэг. Шуурхаа ихгүй энэ дөс мөнгө татвартай холбоотой юм ярингууд уцсаа хөгдөг. Тэгэл би чи бэлэн байж явах хэвээр. Тийм. Нөгөө талаас танхим дээр яг нэг доогуур маань жоохон тийм хаалттай юм явагдаад байж магадгүй. Тэгэхээр миний хувьд бол нээлттэй байгаа. Танхим ба нээлттэй байх хэвээр. Тэгээд та хэд маань нэгэнтээ мэрэгжлийн болж байгаа. Манай бонжийн сургалтыг бас нэг энэ багаараа авчаарай. Бонжийн сургалт гэж бас нэг стандарт. ESG гэдэг. Одоо чинь дараа жил бол сая Европын холбоо маань бол бид нар чинь нэг тэрбум еврогийн юу гэдэг 10 сард нэг тийм хурал болсон шүү дээ. Энд чинь явандаа бол 5 тэрбум доллар руу евро руу очих юм. Гэтэл энэ зээлийг энэ санхүүжилтийг авах компани зөвхөн бонд ESG-ийн стандарттай байх хэрэгтэй гэдэг стандарт ороод ирж байгаа байхгүй. Яг үүнтэй адилхан ESG-тэй байна гэдэг чинь цаашлаад яг энэ харьцаж байгаа маркетинг хэвлэл мэдээллийн албар нь бас тийм стандарттай байхыг энд шаарддаг. Тэр дот чинь 10 зүйлийн нэг нь бол хүний эрхийн асуудал, ялангуяа тэр нөө тэгш бус асуудал, ялгуурлан гадуурх гэдэг бүх юмнууд байж байгаа. Тэгэхээр бол та хэд манаас бонзын сургалтыг би аваасаа гэж хүсэж байна. Тэгээ саран даваа зөвлөхөд бас хэлье. Тэгээ biz хамтдаа нийгэм бүтээж байгаа юм чинь гоё нийгмэл хамт бүтээе даа. За баярлаа. Баярлалаа. За очлаараа. За би амлалтаа өгье. Амлая гэнэ. За баярлалаа. За ингээд бидний маш их баярлалаа. Цаг зав гарган хүрэлцэн ирж хамгийн их одоо төрүүлж ирээд сонсож биднийг ойлгохыг хичээсэн та бүхэнд баярлалаа. Дээрэс нь одоо өөрсдийнхээ байр суурийг нээлттэй ингэж хуваалцсан баярлалаа. Сонсон та бүхэндээ баярлалаа. Нэг микрофон олдсон дээр сая нэг орлогын хүүсрийн тухай ярьсан шүү дээ тий. Тэгээ нөгөө нэг ерөнхийдөө бас ирэх гэж байгаа юм ба шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг ийм юм яваад байдаг байхгүй нөгөө одоо ер нь дэлхийн нийт ингээд ийм медиа дээр ийм монопол ингээд идэгдэх ийм юм руу явчлаа шүү дээ. Хэдэн одоо томоохон сошиал медианы платформуд дээр тий. Тэгэхээр энд байгаа хүмүүс маань болохоор ингээд орлогынхаа албан татварыг төлөөд нийгмийн даатгалаа төлөөд ингээд ийм улс орондоо бас хувь нэмрээ оруулаад ингээд тийм одоо өрсөлдөх байгууллага нь тэнцэлт болохоор ямар ч татвар төлөхгүйгээр Монгол улсад те ингээд зардал нь өөр байгаад байна шүү дээ. Тэгэхээр энийг нэгт ижилсгэх буюу одоо ингээд ийм орлогын албан татварыг энэ одоо бүүст тийм ээ одоо фэйсбүүкэд төлж байгаа бусад тэр платформуд төлж байгаа тэр бүүстийн зардал дээр ядаж татвартай болгох асуудлыг ерөнхий сайдад тавьмаар байна. Хоёрдугаарт энэ одоо шинэ Instagram-ыг 15 минут үзэхэд тийнейжер охтуудын сэтгэл ханамж бараг хэдэн 30% ч үлээ унжин гэж байгаа. Энэ ер нь нөгөө маш одоо дэндүүл гоё юмнууд харагдаад байгаа. Өөрөө тэгж амьдраагүй юм шиг санагдаад байна шүү дээ. Тэгэхээр тэрийг бол ер нь бол олон улсад бас ийм хортой байна гэж үздэг болсон билээ. Тэгэхээр нөгөө нэг магадгүй одоо нөгөө нэг арх тамхитай адилтгах төвшөнд тийм ээ сэтгцээ хортой. Тэгэхээр тэрийг ингээд нөгөө ийм юуны онцгой албан татвар бас авч болж байгаа. Дээрээс нь
Тэгэхээр ингээд ийм байдлаар тэр орлогын тэгээд харин одоо мэрэгжлийн ёс зүйтэй байгаа сэтгүүлчлийн ерэн сурвалжлах одоо илт бод байлгах тэр юм руу тэр орлогыг харин чиглүүлж тийм ээ. Энэ одоо орлогын их өсвөрийг бүрдүүлэх ийм талынх нь боломжийг бас нээж өгөх тал дээр төр засагтайгаа хамтарч ажиллавал бас боломж байгаа юм шүү. Шахаж ажиллавал гэсэн нэг ийм санаа байсан шүү. Баярлалаа. Аргагүй нөгөө банкны өнгөсөндөө эсрэг орлогын загвар санал болгож гин, бодлогын өөрчлөлт дээр санал болгож гин маш их баярлалаа.